Орим төр хэрэмсэгчтэй ам нээвэл зочны ярилцлага хэлж байна. Энэ удаад бид Монгол Улсын их сургуулийн улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал профессор Мөнх Батыг урьд байна. Урилга хүлээж авсанд баярлалаа танд. Баярлалаа та бүхэнд. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт улсын дээд шүүхээс томоохон намуудын шинжилсэн дүрэн болон шинэ удирдлагыг бүртгэж авсан байгаа. Энтэй холбоотойгоор намууд бас дотоод зохион байгуулалтаа шинжлэх ажилдаа ороод ах шиг байна л да. Ер нь намууд энэ хуулийн дагуу ер нь хэр шинжлэгдэх найдлага байна гэж та харж байна. Тий, улс төрийн намын тухай хуулийн эрх зүйн орчин шинжилэл бол хийгдсэн. Оны өмнө улс төрийн намууд их хурлаа хийгээд үндсэндээ дүрм журмын өөрчлөлт оруулаад сая улсын дээгч шүүхт бүртгүүлээ. За энэ удаагийн эрх зүйн шинжилэл бол яг 1990 оноос хойш бол 1990 оны 5 сард Монголд анх нэг улс төрийн намын тухай хууль гарсан юм. Тэр цагаас хойш бол улс төрийн намын тухай хуульд бол косметик шинжтэй нэг 2007 онд нэг өөрчлөлт, 2005 онд нэг өөрчлөлт орж ирсэн. Тэрнээс хойш бол дөрвтэй өөрчлөлт орлогын явсараа сая шинэ үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн дараагаар томоохон өөрчлөлт орлоо шүү дээ, тийм ээ. За энэ эрх зүйн өөрчлөлт бол улс төрийн намуудыг нэгдүгээрт бол бүтэц зохион байгуулалтын хувьд бол нэлээд дотоод ардчлалыг тэлсэн, хоёрдугаарт нь улс төрийн санхүүжилтийн механизмыг нэлээд зохицуулж өгсөн. За гуравдугаарт нь улс төрийн намуудад олон нийтийн оролцоог нэлээд нэмэгдүүлэх гэж хэлсэн юм зохицуултууд нэлээд орсон. Ялангуяа улс төрийн намын санхүүжилт дээр бол юу байна вэ гэхээр улсын их хурл судалтай намуудад суудлын тоогоор санхүүжих, сонгогчдын өгсөн саналаар санхүүжүүлэх. За тэгээ хандив гэдэг ингээд энэ зохицуултууд дээр нь тэр намд орж ирж байгаа санхүүжилтийн зарцуултыг яаж хянах вэ гэдэг асуудал их бүрхэг байсан. Энийг бол нэлээд тодорхой болгосон. Өөрөөр хэлбэл намд орж ирж байгаа тэр санхүүжилтийн 20 хүртэлх хувийг нь бол сурвалж судалгааны зориулалтаар ашиглах гэдэг. Өөрөөр хэлбэл энд бол нөгөө улс төрийн намын нэг том пункт зорхигчод байсан нь юу вэ гэхээр иргэний улс төрийн боловсролыг дээшлүүлэх. Энэ чиглэл рүү нам ерөөсөө юу ч хийдэг байсан байхгүй. Одоо бол нам дэрэгдэх think tank байгууллага сан гараа дамжуулаад энэ ажил руу нэлээд идэвхтэй орох ийм эрх зүйн зохицуултууд хийчихсэн. Энэ бол дэлхийн нийтийн намуудын жишг рүү төхүүлсэн юм л зохицуулталтай. Тэгээ намууд яг энэ иргэний улс төрийн боловсролыг дээшлүүлэх, гишүүд дэмжигчтэй улс төрийн боловсролыг дээшлүүлэх сургалт судалгааны чиглэлээр нэлээд үйл ажиллагаагаа идэвхжүүлэх байх гэж ингэж бодож байна. Урд өмнө бол намууд бол нэгдүгээрт энэ тал дээр нэлээд идэвх мото, хоёрдугаарт санхүү хөрөнгийн хувьд ч гэсэн нэлээд тутамг байсан. Одоо бол энэ чиглэлээр нэлээд ажиллах болов гэсэн юм хүлээлттэй байна. За дотоод ардчлалын тухайд бол яг намууд үндсэндээ гишүүд дэмжигчдийн үйл ажиллагааг идэвхжүүлэх, нийгмийн сегментүүд рүү чиглэсэн намуудын үйл ажиллагааг идэвхжүүлэхэд нэлээд дөрвтэй алхмууд хийгдэх болов гэсэн юм хүлээлт байна. Тэгэхээр намын санхүүжилт бол бас тодорхойгүй хэдийгээр шилэн дансны хууль хэрэгжиж байгаа гэх боловч яг тэр хуулийг бол намууд хэрэгжүүлэхгүй, дагаж биелүүлэхгүй байсан асуудал байна шүү дээ. Тэгээд яг ингээд сонгуулиар хэдэн дөрөв зарцуулсан гэдэг нь бас ингээд нэг тийм бүрхэг ерөнхий тоо баримттай. Тэгээд яг нарийн тэр хяналт шалгадаг байгууллагын ч гэсэн дөрвтэй намуудад хариуцлага тооцохгүй ийм л нэг замбраагүй байдалтай явж ирсэн чинь. Ер нь бол намын хуульд байсан тэр нэг нам санхүүжилтийн ил тод байдлыг хангах үүднээс жил болгон аудит хийлгээд олон нийтэд мэдээлэх тэр заалт ерөөсө хэрэгжихгүй явчихсан. Тэрийг шаарддаг хүнч байхгүй, шаарддаг хөндлөнгийн байгуулагч байхгүй. Намууд бол тэрэн дээр бол ерөөсө ямар нэг удаа иргэний зориг ногоон нам нэг удаа аудит хийлгээд цайлгинжсэн. Нэг л жишээ бий. Бус намууд бол ерөөсө тэгж байгаа. Бараг 30 жилийн түүхэнд үү? Тий. Одоо бол харин намууд санхүүжилтийн ил тод байдлыг аудит хийлгээ ил тод байдлыг олон нийт мэдээлэх юм үүргийг хуулиар хүлээж байгаа. Гэхдээ нөгөө талд энэ үүргийг шахаж шаардах хөндлөнгийн хяналт хаанаас байх вэ гэдэг асуудал бас л бүрхэг хിവэрээ. Харин тий бүрхэг хിവэрээ яваад байгаа байхгүй. Тийм учраас бол ер нь дэлхийн улс орнуудад яадгүй гэхээр улс төрийн намуудыг санхүүжилтийн ил тод байдлыг шаарддаг хамгийн чухал институт бол иргэний нийгмийн байгууллагууд. Намуудыг аудит хийлгээ тэрийг ил тод болгохыг шаарддаг. Хэрвээ тэгэхгүй бол намуудын тэр үйл ажиллагаа, намуудын цаашаа сонгуульд оролцох хэрэг гээд олон хариуцлагын механизмыг ярьдаг л да. Манад бол эрх зүйн дараагийн том шинжил бол энэ лүү явах бах. Одоохондоо бол энийг бол бас л нэг тийм тодорхой бүрхэг байдлаар бол яг нөгөө нэг ил тод байдлыг хянах, ил тод байдлын шаардах тэр институцийн бол хөндлөнгийн тэр институцийг бол яг хуулинд тодорхой наривчилж өгөөгүй.
Яг тантай санал нэг байна. Өөрөөр хэлэх юм бол одоо тухайн намууд руу сонгуулийн үеэр одоо намын данс руу орсон мөнгийг л хянах боломжтой байгаагаас биш тий. Цүнхтэй мөнгө намын байр руу ороод яаж зарцуулагдсан тодорхойгүй. Хянах боломжгүй. Өөрөөр хэлбэл улс төрийн далд мөнгө. Энэ чинь асар том эргэлдэж штэ. Тийм учраас энэ далд мөнгийг хяндаг тэр механизмыг бол юу яах вэ? Нэгдүгээрт нам өөрөө ил тод байдлыг шодрог байдлын тэр индексээ дээшлүүлэх хэрэгтэй. Үнэхээр л одоо олон түмний өмнөөс улс төрийн хариуцлагагүй тэгээд олон түмний дэмжлэг авахын төлөө зорж байгаа бол ил тод шодрог байдлаараа олон түмний дэмжлэг авдаг тэр соёл руу явах хэрэгтэй. Тэгхийн тулд нам эхний ээлжинд хийх хэрэгтэй том алхам бол санхүүжилтийн ил тод байдлын индексийг жилд үгүй ядаж жилд нэг удаа болж игэл жилд 2 удаа ч гэдэг юм уу те. Бүр болж игэл улирал тутам гаргаж ирсэн ч болно шүү дээ. Шилэн данс хөтлөөд эн чинь. Тэг тусмаа шилэн байх тусмаа ард түмэн тэр намд итгэнэ. Одоо чинь эн чинь улс төрд үл итгэх байдлын нэг том хөшөөрөг нэг том шалтгаан нь юу вэ гэхээр энэ улс төрийн далд мөнгө, улс төрийн авилга хээл хавлтай холбоотой ард түмэн бүр намуудад улс төрчдөд итгэх итгэл нь бол жилээс жилд унсараад одоо намуудын ард түмэнд итгэх итгэл бол 2012 3 оны үед судалгаа хийж үзэхэд бол нэг 40-оос дээш хөвтэй байсан. Одоо 10% руу ороод ирсэн. Дээрэс нь өнгөрсөн 2024 оны судалгаагаар би судалгаа хийж үзэхэд ард түмэн хамгийн итгэл үзүүлдэг институт улс төр талаасаа улс төрийн нам шудраг ёс талаасаа шүүх байсан шүү дээ. Тэгэхээр ердөө 2-3 жилийн дотор улс төрийн намуудад итгэх итгэл таны тэр сая хэлсэн тоогоор бол баг 3 дахин унчаад байна. 3 дахин унсан. Тэр бол судалгаар тогтоосон дүн шүү. Би зүгээр чэйжээрээ яриаггүй. Би чинь бол бас судлаач хүний хувьд бол судалгаа хийж байгаа. Хамгийн сүүлд би 1990 оноос хойш Монголын улс төрийн хөгжил институт үйл явц харилцаа гэсэн том судалгааны төсөл хэрэгжүүлсэн. Энэ судалгааны үр дүнгуудээр нэлээд тийм одоо юу гэдэг улс төрийн институцийн хувьд үйл явцын хувьд, процессын хувьд бол бидэнд бол мэдээж ардчлал бэхжих, сайжрах үйл явц явж байгаа ч гэсэн ухралтай зүйлүүд бол байгаа. Харин тийм. Тэгэхээр ялангуяа намын санхүүжилтээс гадна бас нийт одоо зардлынхаа бараг 100% хүртэл одоо нэг компаниас санхүүжээд нэр дэвшээд улсын хурд сонгогдсон гишүүд байна л да. Тэгээ бүр тэр компани гишүүн гэж нэрлэгдэх нь холгүй л байна шүү дээ. Тэгэхээр ер нь энэ дээр ер нь ямар одоо зохицуулт хязгаарлалт хийж өгөх ёстой гэж таарч байна. Тий, сүүлийн жилүүдэд ингээд энэ улс төр мөнгө хоёрыг ингээд эргэцэн хувьд зохицуулт хийлгүү. Дээрэс нь за мэдээж юу мөнгнөөс хамаардгүй 100 хамаардгүй бас улс төр гэж байхгүй. Тэгтээ хамаарлыг бууруулах хэрэгтэй. Яг үнэ. Ил тод шудраг болох хэрэгтэй. Ингэж явсараа сүүл рүү юу болж ийн вэ гэхээр мөнгнөөс хамааралтай картел улс төр бий болж байгаа. Өөрөөр хэлбэл мөнгөтэй захиалдаг, мөнгөтэй нам руу орж ирж нэр дэвшдэг, мөнгөтэй сонгогддог. Тэгээд сонгогдож гарч ирээд олон түмний эрх ашигын үүднээс ажиллахаасаа илүүтэйгээр одоо ард байгаа тодорхой бүлэг, тодорхой компаниудын эрх ашигт үйлчилдэг тийм ийм руу орж ийн л да. Энэ чинь картел улс төр гэдэг. Тэгэхээр энээс бол бид нар салах хэрэгтэй. Энэ картел улс төр ингээд цаашаа бүр лавшраад ингээд бүр төрийг хүлэх юм бол төр өөрөө чадамжийн алба. Тэгээ явсаар байгаа энэ картел улс төр чи юу болох вэ гэхээр удам үе залгасан картел улс төрчид гарч ирнэ. Одоо наадах ч одоо бий болчиход байгаа юм биш үү? Өөрөөр хэлбэл одоо улс төрчийн хүүхэд улс төрч болно. Сайдын хүүхэд сайд бол. Гишүүний хүүхэд гишүүн болж. Одоо энэ чинь тэгээд бодит байдал дээр сүүлийн 20 жил бий болцсон гэсэн. Энэ чинь юу болох вэ гэхээр тэр тийм бүлэглэл, тийм хүрээ үүсчихэр юу болох вэ гэхээр улс төр хизээч нийтийн эрх ашигын төлөө биш болно. Улс их хурлын гишүүд сайд нар сонгогдоо болвол тэр хувь хүн биш болж. Тэр бол паблик. Яг тэгэхээр олон нийтийн төлөө олон нийтийн нийгмийн эрх ашигын төлөө шийдвэр гаргана. Тий. Тэр шийдвэр гаргах учраас тэр хувь одоо жишээлбэл одоо мөнгөтүүл гэдэг хүн их хурлын гишүүн болох юм бол хувь мөнгөтүүл биш. Тэр бол Монголын ард түмний мөнгөтүүл. Яг тэгэхээр тэр хүн парламентд суугаад хууль батлана. Тэр хууль Монгол даяар үйлчлэнэ. Тэрийг манайхаа ойлгох хэрэгтэй. Хэрвээ картел улс төр ингэ явах юм бол энэ картел чи өөрөө тэр картелуудаа зориулсан хууль гаргаад эцэст нөгөө нэг хуулийн засаглалд биш хуулиар засгалдаг хүмүүс гарч ирнэ. Эн чинь эргээд нөгөө дэглэмийн өөрчлөлт рүү явна гэсэн. Өөрөөр хэлбэл хуулиар хулгай хийдэг. Хулгай хийн хуулиар хуулийг засгалсаар байгаад нөгөө ардчилсан засаглал чинь
дарангуйллын дэглэм рүү гулсах, дэглэмийн өөрчлөлт рүү явах тийм процессор явах байхгүй. Тэгэхээр улс орнуудад таны хэлээд байгаа энэ үе залгамжилсан улс төр буюу картел улс төрийг одоо яаж одоо хязгаарладаг юм бэ? Манай энэ одоо сая шинжлэгдсэн улс төрийн намын хуулиар ер нь тодорхой одоо хориг хязгаар тавьж өгч чадсан уу? Намын тухай хуулиар энэ дээр хэцүү. Би зүгээр энэ дээр шүүмжилттэй байдаг нэг юм болохоор нам нэр дэвших процесс дээр маш нарийн фильтр тавих хэрэгтэй, шүүлтүр хийх хэрэгтэй. Дэлхийн ардсан орнуудын практикаас харахад юу вэ гэхээр хамгийн чухал одоо институтжих ёстой, хамгийн чадварчих ёстой улс төрийн юу байгууллага бол улс төр талаасаа улс төрийн нам байдаг. Яг тэгэхээр нам өөрөө иргэдийн улс төрийн оролцоог хангах, иргэн төр хоёрын хооронд гүүр болж байгаа институт биш үү? Тийм. Яг ингээ улс төрийн тайзан дээр харах юм бол төрөөс илүү улс төрийн одоо таанц хийдэг институт бол нам байхгүй юу? Нам байхгүй. Тийм учраас энэ ардчид хөгжсөн орнууд юун дээр анхаарсан бэ гэхээр ерөөсөө эхлээд энэ нам гэдэг институцийн чинь ил тод дотоод ардчлалтай, иргэний оролцоотой, хяналттай, нийгмийн хяналттай болгоё гэдэг дээр анхаарсан. Тэгээ манайх бол энийг 30 жил хийж чадахгүй явж байгаад өнөөдөр ийм нам нь хаалттай, олигорх цөөнхөн намын удирдлагад гарч ирээд бүх юмыг шийддэг ийм болчлоо л. Тэгэхээр энийг задлахын тулд ерөөсөө иргэний оролцоо, дээрэс нь санхүүжилтийн ил тод байдал хамгийн бага зардлаар яаж улс төр хийх болох вэ гэдэг тэр орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Хамгийн их зардлаар улс төр хийгээд байгаа чинь тэнд дандаа мөнгөтэй хүмүүс л орж ирж шин. Яг үнэ. Тэгэхээр Монголд ер нь одоо 30-аад нам байгаа боловч яг бодтойгоор одоо дэлхийн нийтийн жишгт нийцсэн институцийн хэмжээнд төлөвшсөн нам байна уу гэхээр баг байхгүй гэсэн л хариулт сонсоод байгаа юм да. Яг одоо нэг намын институтжилтийн чинь хэдэн зүйлээр хэмжиж байгаа юм л да. Нам яг одоо улс төрийн байгууллагынхаа хувьд одоо бүтэц зохион байгуулалтын хувьд институт чадсан уу? Нам мэдээж улс төрийн одоо бодлого гаргадаг институт гэдэг утгаараа тэр үзэл баримтлал, концепц, бодлого боловсруулах чадамжийн хувьд өөрөөр хэлбэл одоо нөгөө улс төрийн уураг тарих болж чадах уу гэдэг талаасаа институтыг чадсан уу? 3 дугаарт нь юу вэ гэхээр нам олон түмний дэмжлэг авах хэрэгтэй институт. Олон түмний дэмжлэг авах хэрэгтэй институт гэдэг талаараа массын дунд нэр хүнд нь бэхжиж оршин тогтнох урт хугацааны чадамжтай байна уу гэдэг энэ 3 зүйлийг маш их харгалздаг. Харин тийм учраас манад энэ 3-аар аваад үзэхээр за яг одоо 320 мянган гишүүнтэй 250 мянган гишүүнтэй гэдэг ингээд хүний нөөц гишүүнчдийн талаас харахад бол том намууд. Төрөүний тэр нөгөө бодлого боловсруулах чадамж бодлогын нам болж чадсан уу гэхээр бас л эргэлзээтэй. Өөрөөр хэлбэл тэнд нөгөө яг тинк танкуудаа ашиглаж чадж гэнэ үү те? Улс төрийн уураг тарих болж чадж гэнэ үү гэдэг талаасаа ингээд аваад үзэхээр энэ төрийн сүүдийн 30 жилийн бодлого түүний хэрэгжилтийн үр дүнг харахад бас л чамлалттай. Дээрэс нь бүтэц зохион байгуулалтын талаас аваад үзэх юм бол бид нар яг үнэндээ бол өнөөдөр улс төрийн намууд маань хуучин тогтолцооны үеийн тэр засаг захиргааны нэгж тий түүнд суурилсан бүтэц зохион байгуулалттайгаа л яваад байна. Тэрнээсээ салчих ихээр унчих гээд байгаа байхгүй. Ер нь энэ намуудын удирдлагыг хараад байхад ер нь тухайн намын дарга хэн бэ? Тэр хүнийг тойрон хүрээлэгчдийн одоо үзмжээр асуудлыг шийддэг ийм л хэсэг бүлэг төрийн бус байгууллага шиг болж хувираад байна. Тий. Энэ нөгөө нам институтыг чадаагүй байгааг ил жишээ юу л да сонгодог дүр төрхөлтөө. Нам институтээд ингээд доктортой болчих юм бол намын удирдлагад мэдээж лидер гарч лидер хөтлөх нь ойлгомжтой. Гэхдээ тэр лидерийн одоо манлайлал дор институт өөрөө улам төлөвшөж чадварчих хэвээр. Манайх болохоор яаж ийм гэхээр хүчтэй лидер гараад ирвэл намаа эвдээд байна. Өөрөлд намыг нам биш болгож байгаа байхгүй. Юу гэсэн үг хүчтэй лидер байхаар үгүй ингэж байгаа байхгүй. Одоо яаж ийм гэхээр нөгөө нам сул байгаа учраас өөрийнхөө бүдэг практик гаргаж ирээл тэгэл өөрийнхөө яг өөрийн чинь түрүүний хэлээд байгаа өөрийнхөө бүдэг практикаа эрх ашгаар улс төрд хандаал бодлого үйл ажиллагаагаа тэгж гаргаал. Гэтэл бол яг үнэндээ бол намчи өөрөө үнэхээр одоо үзэл баримтлалын хувьд үнэт зүйлсийн хувьд нэг тогтчихсон хүрээ хязгаар гэж байна шүү дээ. Тэр дотроо тэр чиг баримжаагаа барьж намууд бодлогоо гаргаж чадж гинүү гэдэг асуудал. Яг ингээд нарийн арах юм бол зүүн төвийн намууд нь барууны бодлого ярьж яхахыг барууны намууд нь зүүн төвийн бодлого яг зүгээр орчин үед нөгөө улс төрийн үнэт зүйл ардчил хөгжийн хэрээр бол мэдээж интеграцид орж байгаа юмнууд бий. Гэхдээ бас энэ чинь ард түмэнд бодлогын ялгаатай байдлаа таниулах үнэхээр одоо тэр альтернатив сонголт хийх боломжийг олгох тэр альтернатив дундаас ард түмэн сонголт хийгээд аль зөв оновчтой гэж байгаа одоо хувилбар нь улс орныг хөгжүүлээд аваад явах хэрэгтэй л
Гэтэл яг ингээд улс төрийн намуудын бодлого гаргаж байгаа байдлыг харахад бол хэсэг үдэг хүмүүс сууж байгаад л намын бодлогоороо гэтэл бол нийт олон түмний хилцүүлэг хийгээд хилцүүлгээс юмаа шүүрдээд эрдэмтэн судлаачтай оруулаа ингэж хилцэж нөгөө нэг долоог хэмжиж байгаад нэг огтлдог шиг тийм бодлого гаргах хэрэгтэй л дээ. Нам өөрөө тийм бодлого гаргаж чадах юм бол жинхэнэ нөгөө бодлогын нам гэдэг юм руу явж эхэлж байгаа байхгүй. Бодлогын нам бий болоод ирэхээр яг үгээр улс орны хөгжлийг 5 жилийн дараа, 10 жилийн дараа, 20 жилийн дараа бид нар хөгжлийн ийм төвшөнд хүрсэн байна. Орлогын ингэж нэмэгдүүлсэн байна. Нэг хүн ногд бүтээгдэхүүн болсон байна. Иргэний амьдралын чанарт ийм өөрчлөлт орсон байна. Эдийн засаг төдөө өөрчлөсөн байна. Эдийн засгийн бүтцийг тэгж солонгоруулсан байна гээд ингээд бүр ингээд шинжлэх ухааны үндэслэл тооцоололтой судалгаанууд гараад нам өөрөө нийгмийн зүтгүүр байх хэрэгтэй. Уртталт нь гардаг нөгөө гал тэргээр бол локомотив байх хэрэгтэй. Гэтэл өнөөдөр намууд чинь машины чиргүү шиг нийгмийнхаа ард чирэгдээд шин. Нийгэм хөгжих гээд байдаг. Шинэ үе өөр юм хүсээд байдаг. Гэхдээ сонгуулийн зардал гэхээс илүү сонгуулаар тэр одоо мөрийн хөтөлбөр одоо амлаж гарч ирэхдээ мөнгө өгнө шүү. Одоо нэг нам нь 1.5 сая, нөгөөх нь 1 сая төгрөг өгнө гэд ингэж мөнгөний уралдаан болгоод энэ нь одоо сонгогчдын одоо саналыг одоо худалдаж авах хэлбэрлүүл орчлоо гэж харагдана. Тий, тэр чинь бол нөгөө улс төрийн бодлогын амлалтаар сонгуулийн одоо саналыг худалдаж авах нэг одоо хэлбэр мөн штэ. Энийг бол тухайн үед одоо сонгуул удирдахаас улс төрчид бол бүгд хүлээн зөвшөөрсөн. Энэ буруу байжээ. Бид нар энэ нийгмийн шинжтэй амлалтууд, халамжийн шинжтэй амлалтууд өгснөөр эдийн засгаа ингэж охироосоо. Тэр үед бол эдийн засаг бараг 17-8% өсөө тий. Тэр эдийн засгийн өсөлтийн боломжийг өөр юм руу мөнгө тараах биш. Сая 500 төгрөг тараах биш. Өөр юм руу бид нар хөрөнгө оруулалт гэж үйлдвэрлэлээ хөгжүүлсэн бол бид нар өнөөдөр эдийн засгийн хувьд тий яах байсан бол гэдэг энэ чинь бодлогын алтай. Тэгэхээр бол цаашдаа улс төрийн намууд ерөөсө бэлэн мөнгөний амлалт өгж ерөөсө нэгдүгürt болохгүй. Энийг бол хуулиар хорих хэрэгтэй. Тийм ч учраас нөгөө аудитын газар нөгөө мөрийн хөтөлбөр энтрийн нөгөө амлалтын дээд тааз маазын тий хяндаг яадаг тийм рүү орсон шүү дээ. Тийм үеийн зохицуулалт руу орсон шүү дээ. Тэгэхгүй бол тэгж хуулиар зохицуулж хязгаарлаж өгөхгүй бол энэ улс төрчид чинь улс төрийн намууд чинь сонгуульд ялахын тулд баг хүнийг сансарт нисгэнэ гэж амлах ч бэлэн биш. Энэ одоо сонгуулаар мөнгө амлаж гарч ирсэн энэ одоо асуудал чинь ер нь төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг энэ үйлдэлтэй ойролцоо гэсэн юм дүнэлтийг зарим улс төрчид хийгээд байна. Тэр яг зүгээр төрийн эрхийг худалдаж амлалтаараа нөгөө цаад утгыг харах юм бол тэгж ойлгогдно тий. Гэхдээ нөгөө хуулиар зохицуулаагүй учраас намууд тэрийг хийж байгаа байхгүй. Хориглоогүй учраас тий. Зөвшөөрсөн тооцогд. Тий. Хориглоогүй учраас бид нар тэгэл одоо халамжийн шинжтэй амлалт өгөөл тэгээ сонгуульд орчиж байгаа байхгүй. Одоо бол цаашдаа бол Монголын ард түмэн хэрсэн болж байгаа шинэ ухаалаг болж байна тий. Илүү одоо ухаалагаар илүү тийм одоо хэрсүүдсэн байдлаар бид нар явахгүй болвол бидний гадаад нөхцөл байдал яаж өөрчлөгдөж байгаа вэ? Бид нар ямар геополитикийн байрлал байгаа вэ те? Бидний тусгаар тогтмол аюулгүй байдал ямар эмзэг вэ те? Бүх юмаа бид нар тооцоолж их тийм ухаалаг смарт бөгөөд тэгтээ бас тийм одоо юу гэдэг хүчтэй төр оршин тогтнохгүй бол бид нар цаашдаа хэцүү шүү. Яг үнэ. Тэгэхээр сүүлийн үед ялангуяа энэ дэлхийн геополитик хурцтаад ер нь дэлхийн 3 дугаар дайн гарахын өмнөх ийм нөхцөл дээр тулаад байна л да. Тэгэхээр Монгол улсын үндэсний аюулгүй байдлыг хадгалж үлдэхийн тулд энэ яг энэ цаг үед ямар бодлого явах ёстой вэ? Өөрөөр хэлбэл энэ хүчний хуваарлтын аль талд нь зогсох вэ гэдэг ийм л салаа зам дээр ирээд байна гэж хараад. Хүссэн хүсээгүй бид нар төвийг сахих боломжгүй. Зүгээр нэг талд нь орж таарна. Гэхдээ одоо биш. Ер нь бол тэгжээжд бид нар эрх шигэн хамгаалуулна. Өөр арга байхгүй. Зүгээр одоогийн нөхцөлд бол бид нар мэдээж эхний ээлжинд бид нар хоёр хөршийнхөө эрх ашигын балансыг барих хэрэгтэй. Тэнцвэрж өгөх. Яг тэгэхээр бид нар энэ хоёр том дэлхийн бодлого хийдэг хоёр том их гүрний дундаас нүгөө явчих чадахгүй. Тийм учраас эхлээд энэ хоёрынхоо одоо балансыг барьж энэ хоёрын одоо бодлоготой зохицож байна. Тий. Зохицоос гадна бас зохицуулах юм биш үү? Тий. Одоо зүгээр зохицно гэдэг аялдан дагалдах биш. Энэ хоёрын харилцаанаас нөгөө эрх ашигын хангуулах гэдэг асуудал. Дараа нь бид нар 3 дахь хөрш олон улсын байгууллага руу идэвхтэй ажиллах хэрэгтэй. Нэгдсэн үндэсний байгууллага. Дээрээс нь олон улсын харилцаанд нөлөө бүхий олон улсын харилцаанд гол тодорхой тоглолт үзүүлэх тийм бүтцүүд бий болчихлоо шүү дээ. Шанхай хамтын ажиллагааны байгууллага, БРИКС тий. Энэ бүтцүүдтэй бид нар бас яаж ажиллах вэ гэдэг. Ерөнхийдөө бол Монгол улс
инхийг эрхэмсэн олон талт хамтын ажиллагаа. Өөрөөр хэлбэл одоо томын том гэхгүй, жижигийн жижиг гэхгүй те. Тэгээ гадаад ертөнцид өөрийнхөө тэр одоо онцлог тусгаар улсынхаа юг ойлгуулж чаддаг, мэдрүүлж чаддаг ийм төвшөнд ажиллаж бид нар дэлхийн нийтэд хүлээн зөвшөөрөгдөж ингэж тусгаар тогтолцооны аюулгүй байдлаа хангаж ажиллана. Та түр хэллээ шүү дээ. Хэрвээ байдал хурцдах юм бол хүссэн үсээгүй Монгол улс аль нэг талд нь орчил таарна гэж. Гэтэл зарим улс төрчид болон судлаачид бол ер нь Монгол улс төвийг сагсан байр суурьтай байх ёстой гэдэг ийм энийг баг хуульчлах ёстой гэдэг ийм байр суурийг илэрхийлэх л дээ. Яг манайх бол одоо юу гэдэг бид нар Орос шиг, Хятад шиг, Америк шиг реалист бодлого явуулж чадахгүй шнэ. Өөрөөр хэлбэл хүчний бодлого явуулж чадахгүй байхгүй. Америк өнөөдөр те Трамп одоо хүснээ яриад хүснээ хийх гээд ингээд зүтгээд нь штэ. Гренландыг аавна. ЮНЕСКО-д ерөнхийлөгчийг барьж яваад одоо өөрийнхөө шүүхөр шүүмж те. Эдгээр их гүрнүүдийн бодлого чи өөрөө тийм эдийн засгийн потенциал, цэрэг айрын батлан хамгаалахын потенциал те. Тэгээд дээрэс нь одоо хөгжлийн хөрсөн төвшин дэлхийн хаанч одоо цэрэг дайны ажиллагаа явуулах чадамж те. Тэр шинжлэх ухааны багтаамж ингээд энэ үзүүлэлтүүд дээр энэ Хятад, Орос, Америк том гүрнүүд чинь дандаа реалист бодлого явуулж байгаа байхгүй. Өөрөөр хэлбэл нөгөө хүчтэйгийн өмнө хүч хүн буруутай гэдэг. Тийм учраас бол жишээлбэл яг цаг тулахад Америкийн нэгдсэн улс Хятадтай харилцаагаа гайгүй байлгаж дэлхийн нийтэд балансаа барих уу, Оростой гайгүй байлгаж балансаа барих уу, эсвэл бол Орос Хятадыг золиод Монголтой сайн байх уу? Яг ингээд реалист бодлогын үүднээс харах юм бол тэр том гүрнүүдтэйгэл Америк бол балансаа барихыг бодно шүү дээ. Энэ чинь реалист бодлого байхгүй. Тийм учраас бид нэр ер нь бол цаашдаа яг төвийг сагсан ч гэдэг юм тэр нэг тийм бодлого бол бидний үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнол төрт бол нэг тийм би бол зөвхөн одоо хүссэн хүсээгүй дэлхийн нийт нэг төлөлт олон улсын харилцаанаас олон төвд олон улсын харилцааны систем рүү шилжиж штэ. Хятад гэдэг нэг том төв бий болж байна. Урагшаа жоох алах юм бол энтгэг ахаа том болно. Цаашаа далаа жоох алах юм бол Бразил том болно. Хойдолд Орос байж байна. Европын холбоо эргээд нөгөө НАТОгийн асуудал яригдж байна. Европын холбоо Америк хоёрын харилцаа жоохон хүүтрээд эхэлж шүү дээ. Ингээд Европын холбоо цаашдаа Америк гэх ингээд. Тэгэхээр энэ хүчний төвүүдийн дунд бид нэр бас жоохон ухаалаг бодлого явуулж ил. Тэгээд түрүүн би хэлсэн шүү дээ. Хоёр том бодлого хийдэг улсын дунд бид нэр илүү тийм одоо идеалист инхийг эрхэмлсэн гадааддаа олон талт тийм хамтын ажиллагааг өрнүүлж ижил бид нэр энэ үндэсний аюулгүй байдал тусгаар тогтно. Оромын паперэд хэлсэн шүү дээ. Монгол улс бол инх тайвны бидэг тэмдэг болсон улс байна гэдэг чинь зүгээр тэр хүн зүгээр хэлээгүү гэж бодож байгаа. Бүхэл бүтэн католик шашны тэргүй ирээ тэгээл чинь дэлхийн нийтэд Монгол улс чинь одоо инхийг эрхэмсэн ийм олон тулгуур олон талт хамтын ажиллагааг өрнүүлдэг ийм дэлхийн одоо ямар ч улстай дэглэм харгалзахгүйгээр шүү дээ. Ардчилсан байна уу, ардчилсан бус байна уу, дэглэм харгалзахгүйгээр найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлдэг ийм нээлттэй ус байна гэдгийг хэлж байгаа байхгүй. Тэгэхээр сүүлийн үед ер нь одоо хүчтэй хүчгүйгээ одоо дээрлэх хандлагатай ийм одоо чиглэлрүүл одоо дэлхийн геополитик яваад орчлоо л доо. Тэгэхээр нэгдсэн үндэсний байгууллага гэж одоо тэр олон улсын одоо дүрмийг одоо хэрэгжүүлдэг дэр байгууллагын өнөөдөр үүрэг рол ер нь бүрхэг болчлоо гэдэг ийм одоо асуудал байна. Энэ дээр та юу гэж энэ нүүби үүрэг рол хизээч бурч болохгүй. Яг хөө Америкийн нэгдсэн улс том улс учраас нүүби тэгээд. Гэтэл нөгөө манайх шиг улс орнууд хэд байгаа вэ? Тэр улсууд чинь нүүб хэрэгтэй шүү дээ. Олон улсын эрх зүй, олон улсын тэр хамтын нийгэмлэгт дуу хоолойгоо үргэлжлэж олон нийт тэр нүүбээс гаргасан дүрм журмын хүрээнд одоо харилцаа хамтын ажиллагаагаа өрнүүлэх, хийх, аюулгүй байдлаа хангах те энэ бүх асуудал төр чинь нүүб би бол бодож байгаа одоо нүүб ийм нөхцөлд бол мэдээч одоохондоо том гүрнүүд дураараа тоглох өнгө аястай байна. Ер нь бол эн чин дэлхийн нийт чин хэдийгээр хүчний бодлого тодорхойлдог хэдэн том төвүүд байгаа ч гэсэн бусад улс орнуудын эрх шийдвүүл хэн хамгаалж хангаж малгайлж явах юм. Энд чинь нүүб хэрэгтэй байхгүй. Маш хэрэгтэй. Энийг бол харин хөгжлийн дараагийн шат руу нь одоо дэлхийн нийт гаргах тэр чиглэл рүү өшөө одоо хүчин чармаалт гаргах хэрэгтэй гэж ингэж харж байгаа.
тухайлах юм бол нэгдсэн үндэсний байгууллагын тэр аюулгүй зөвлөлийн 5 гишүүн ор ер нь одоо өөр тийшээ хараа суудсанаас болоод өнөөдөр ийм одоо ойлгомжгүй байдал үүсчихүү гэж хараад байна. Тий, тэр 5-ыг ч гэсэн ер нь одоо нэмэгдүүлэх тийм санаачлагууд гараад байна шүү дээ, тий. Одоо Японыг нэмийч гэх юм уу, тий. Ер нь бол аюул байдлын зөвлөлийн байнгын оронтойг бол нэмэх асуудал бол их чухал гэж би хөвдөө боддог. Зөвхөн би ярьснаар тэр юу гэдэг асуудал биш шүү дээ, тий. Тэгэхээр бол цаашдаа явах одоо эн чинь дэлхийн нийтийн хувь зээг хүчрхэг улс орнууд тодорхойлж ирсэн тэр л түүхэл давтагдж байна л да. Давтагдаад юм. Цаашдаа ч гэсэн ингээл хайнтагт оны хэлсэнчлэн ер нь бол энэ соёл иргэншлийн том төвүүдээс гадна хүчний том төвүүд ингээд дэлхийн улс төрийн бодлогод нөлөөтэй явж ирнэ. Дээрээс нь түрүүний миний хэлээд байгаа тэр эдийн засгийн бүтцүүд, улс төрийн бүтцүүд, ШХА, БРИКС одоо юу гэдэг Европын холбооч гэдэг юм байна. Энэ бүтцүүд чинь бас нэлээд одоо нэгдэж нэгтрах илүү тийм одоо хүчтэй болох тийм хандлага руу явж шүү дээ. Тэгэхээр бид нэр одоо жишээлбэл Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэлдэг чинь ганцхан Монгол үлдчихэд бидний эргэн тойрон бүгд нэгдчихлаа шин. За. Тий. Гэх мэтдэнгээр эдгээр чинь ингээл эдийн засгийнхаа хувьд, улс төрийнхаа хувьд байр сууриа нэгтгэл одоо интеграцид ороод ингээл цаашаа өөрөөр хүчний төвүүд ингээд улбал нэгтэрч чинь л гэсэн үг л дээ. Тэгэхээр НАТО болон одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллага гэгчлэн одоо ийм цэргийн эвслүүдэд ер нь одоо ялангуяа Монгол улс болвол одоо үндэсний аюулгүй байдлын үүднээс одоо эсхийг хоригдсан ийм зохицуулт байна гэж хараад байгаа. Тэгэхээр ялангуяа ШХАБ-ыг цэргийн эвсэл мөн үү биш үү? Эдийн засгийн эвсэл үү гэдэг дээр бас янз бүрийн л одоо дүгнэлт гардаг л та. Таны хувьд ер нь юу гэж харж байна? Гэхдээ Шанхай хамтын ажиллагааны байгууллага бол аль ч утганд бол мэдээж байна. Гэхдээ эдийн засаг нь бол нэлээд тэргүүлэх ач холбогдол улс төрийн эдийн засаг нь. Тэр чинь нөгөө хятадын л одоо том санаачлага явж шүү дээ, тий. Дэлхийд жанжлах гэдэг юм уу, дэлхийд тэргүүлэх байр суурьнд байхыг зорж байгаа амбицтай их гүрнүүдийн ийм бодлого. Америкийн нэгдсэн улс ч гэсэн амбицтай НАТО-г байгуулаад, тий. Умард Атлантын цэргийн эвсдэг байгуулаад ингэж ийсэн. За дээрэс нь одоо томоохон бусад бүтцүүдийг ч гэсэн санаа шатгатай оролцоод ингэж явж ийсэн. Тэрнтэй адилхан Хятад бол энэ дээр нэлээд амбицтай. Ер нь бол нэлээд хүчрхэг болж байна л да. Хоёр дахь том эдийн засаг болоо гараад ирлээ. Яванда ер нь бол Америкийн нэгдсэн улстай энэ зэрэгцгээс болно гэдэг амбицтай байна, тий. Тэгэхээр энэ яг зөв Монгол улсын хувьд бол бид нар одоохондоо нэг юун төрөнд нэгдэж орно гэхээсээ үүдээр маш их судлах хэрэгтэй. Ирээдүйд нэг прогнозчлал хийх хэрэгтэй. Тэгээ бид нар бодож байгаад төр засаг бол нэг шийдвэр гаргах л байлгүй дээ. Би бол одоо эсэхстэй гэдэг тийм байр суурь бол миний хувьд бол одоо шууд дүгнэлт хийхэд бол эрт байна л та. Хэрвээ Монгол улс одоо Шанхай хамтын ажиллагааны байгууллагад жинхэнэ гишүүнээр элсчих юм бол магадгүй одоо энэ улс төрийн зөрчлийн үед аль нэг талд нь одоо цэргээ одоо нийлүүлэх ийм л одоо хатуу үүрэг хүлээх байх гэж харагдаад байна л да. Тэг хэрвээ одоо яг элсцэн үед бол тэр чинь нөгөө дүрм журмаараа гишүүн орнуудын тэр нэг юу вэ шүү дээ. Хүлээс үүргээс гадна ирэх вэ шүү дээ. Тэр дүрм журмынхаа дагуу л явна шүү дээ. Тэрнээс бол зүрх бол боломжгүй юм чинь. Тэгэхээр ер нь одоохондоо бол цаг нь болоогүй гэж та дүгнэж байна уу? Би бол одоо байр сууриа хадгалах. Тий, ажиглагчийн байр сууриа хадгалах. Дээрээс нь сайн судалгаа тооцоол юм хийх хэрэгтэй л да, тий. Юмтай ажиглах хэрэгтэй. Ялангуяа энэ одоо Венесуелийн ерөнхийлөгчийг одоо баривчлаад одоо Америкийн хуулиар шийтгэх асуудал яригдж байгаа энэ үед ер нь одоо жижиг улс орнууд ч гэсэн бас өөрснөн дээр энэ асуудлыг л одоо тусгаж хүлээж авч явах шиг байна л да. Энэ ер нь дэлхийн олон улсын одоо хууль дүрмийн хүрээнд ер нь хэр нийцтэй байдгийг. Яг зөвхөн Трампын гол юм бол нэгдүгээрт Венесуелийн дэглэм, хоёрдугаарт Мадурогийн чинь буруутгаад байгаа юм чинь нөгөө хар тамхины сүлжээг юу яаж байна? Толгойлж байгаа нэг том толгойлогч байна гэж зарлаад байна шүү дээ. Тий. За яг нөгөө талдаа тийм утга байлаа ч гэсэн эн чинь тусгаар тогтносон бүрэн эрх тусын төрийн тэргүүний шууд очиод барьж аваад тэгээ өөрийнхөө шүхэр шүүнэ гэдэг бол олон улсын харилцаанд тийм одоо сайн жишг бол биш гэж байна. Жижиг улсуудад энэ бас айдас шүү дээ. Тий. Тийм шүү дээ. Хизээ нэгэн цагт одоо юу гэдэг
бусад улсууд дээр манай дээр ч гэдэм ийм давтвал өмнө Америкийн нэгдсэн улс ингэж идэгсэн шин. Ингээд их гүрнүүд энийг бүр ингээд жишг болгочход энэ бол аюулгүй. Тийм учраас энийг бол тэр тухайн улс орн ямар дэглэмтэй байх нь тэр улсын дотоод асуудал шин. Ерөнхийлөгч нь ямар хүн байхаас үл хамааран. Үл хамааран тэр ардсан дэглэмтэй байна уу? Ардсан бус дэглэмтэй байна уу тий? Тэр ард түмнийх нь л өөрийнх нь сонголт, ард түмнийх нь бүр ирэх асуудал шин. Тэр хүндэтгэх нэгдсэн үндэсний одоо дүрмээр бол тэр улсын одоо дотоод бүрэн эрх тусгаар тогтмол тий. Тэр ард түмнийх нь бүрэн эрхийг бол аль талдаа жижиг том гэлгүй хүлээн зөвшөөрөх тэр хүндэтгэх тэр зарчим бол олон улсын хамгийн сайн зарчим шин. Жишээлбэл одоо дайн улсын харьяанд байдаг одоо Гренландыг бол Америк нэгдсэн улс одоо өөрийнхөө газар нутаг гэж зарлах гэдэг энэ асуудал дээр л ер нь нэлээд олон улсын зөрчил хурцдах гэдэг юм л да. Тэгэхээр газар нутгийн бүрэн бүтэн байдалд нь хүртэл халдах ийм эрсдэл тулж байгаа нь ер нь одоо энэ нүүбийн дүрмийг шинжлэх шаардлагатай гэж харагдаж байна уу? Та юу гэж харж байна? Бас их гүрнүүдийн л шовинизм явж байна л да. Их гүрний дээрэнгүү үзэл гэж. Шовинизм гэж. Тэгэхээр их гүрнүүд жижиг орнуудын жижигч одоо юу гэдэг орнуудын тэр бүрэн эрхэт байдал газар нутгийн бүрэн бүтэн байдлын төрлөө бас дур мэдээж ингэж бас яадаг нь бас зүгээр үг түүхийг бол би сайн мэдэхгүй зүгээр Трамп Гренландыг Америк нэгдсэн улсын 51 дахь мужи болгох хуулийн төсний тэр санаачлал ингээл нөгөө талд нь Европ үнийн эсрэг байна шүү дээ тий Европ үнийн эсрэг байна. Тэгэхээр эн чинь явандаа нөгөө Америк Европын харилцаанд том ангал үүсгэн л дээ. Одоо НАТОгийн ирээдүйн хувь заяа бас бүрхэг болж байна. Дээрээс нь Европын холбооны тэргүүлэх улсууд нь эсэргүүцээд эхэлж байна. Их Британи, Франц, Герман гэх тээ. Итали гэдэг. Тэгэхээр ер нь бол их гүрнүүдийн тэр шовинизм бол бас нэлээд газар авч байгааг л тод илрэл бол энэ л дээ. Тэгээд их гүрнүүдийн тэр төрийн толгойд удирдлагад гарч ирсэн одоо улс төрчдийн бас авир. За тэгээд тэр юунаас бас хамаарч байна л та тий. Аран шингаас Трамп бол одоо ерөөсөн цэвэр нөгөө бизнесээс салбараас гарч ирсэн учраас улс төрийг бизнес гэж харж шин. Ерөөсөн мөнгө байна, худалдаад авчи. Өгчих гэл ингээл тий. Тэгэхээр нөгөө талаар бас Канада улсын одоо тусгаар тогтнолын асуудал ч бас одоо эргэлзээтэй ийм нөхцөл байдал бас яригадаад байна тийм үү. Тэгэхээр энэ эднэр чинь ингээд нэг юм тийм өнөөдөр болж байгаа юм маргааш юу болохыг тийм таашгүй нөхцөл байдал руу олон улсын харилцааг оруулаад байна шүү дээ. Тэгэхээр эн чинь нөгөө их гүрнүүдийн тэр нөгөө тааварлшгүй бодлогоос үүдэлтэй ийм нөхцөл байдлууд үүсээд байна шүү дээ. Тэгэхээр энэ бол магадгүй Трамп ерөнхийлөгчээр байх хугацаанд ингэж дараагийн ерөнхийлөгч нь гарч ирэж юм ямар бодлого явуулах юм мэдэхгүй байна тий. Тэгэхээр бол энэ хугацаанд бол бас энэ дэлхийн дахин маань инг тунх байгаа тийм ээ. Улс орнууд маань нэв зүгөө олоод ингээд нэг жоохон амар амгалан байгаасаа гэж чинь түүнээс бидний одоо хүснээр ярьснаар шийдэгдэх асуудал бол биш шүү дээ. Хитрхи глобал том асуудал. Тэгэхээр ялангуяа энэ олон жил үргэлжилж байгаа Орос Украины дайны асуудлыг нэг талд нь цэгцлэх асуудал дээр уул нь одоо Америк ерөнхийлөгч нэлээд санаачлагтай ажиллаж исэн бол одоо энэ асуудал одоо яг аль талдаа орчвоо жоохон мухардмал байдал үүсчлээ гэж харагдав. Трамп чинь Украины асуудлыг анхаарах сүхэг байгаа юм шүү. Харин тийм. Гренландаа ирээд Венесуэл руу зэргийн ажиллагаа энэ төр явуулаад тэгээд энэ их гүрнүүд чинь геополитикийн нөлөөгөө хувааж шүү дээ. Яг үнэндээ болов тий. Энэ бол манай нөлөөний бүс шүү гээл. Орос улбаны ерөнхийлөгч гэдвэл тий. Трамптай. Трамп болохоор энэ бол манай нөлөөний бүс шүү гээл ингээл тий. Тэгэхээр энэ их гүрнүүдийн геополитикийн дахин өөрөлдөд өөрийн нөлөөний бүсээ тэлэх гэж байгаа энэ бодлогууд ер нь тэгэл аль талдаа их гүрнүүдийн бодож байгаа тэр их гүрнүүдийн тохиролцоо их гүрнүүдийн тэр юугаар л зурагдаал юм 20 дугаар зуунд ч гэсэн тийм л байсан. Сталин, Черчилль, Рузвельт гурав уулзаал дэлхийн 2 дугаар дайны дараа дэлхийн нөлөөний бүсээ яаж явах вэ гэдгийг тогтоол тий. Ингээл явжсэн. Өнөөдөр ч гэсэн энэ том гүрнүүд чинь тэгэл нөлөөний бүсээ хуваахын тулд энэ томчол чинь яг тэр одоо ажлуудаа хийж шин. Цаашдаа ер нь одоо энэ дэлхийн инх таймнаар зэрэгцэн орших энэ одоо асуудал дээр ер нь ямар алхам
хийх ёстой гэж харж байна. Их гүрнүүдийн энэ бодлогоос гадна нэгдсэн үндэсний байгууллага, олон улсын байгууллагууд нэлээ идэвх зүтгэлтэй, чармаалттай. Дээрээс нь дэлхийн бүх улс орнуудын дээр энэ болж байгаа үйл явц дээр мэдээж ажиглах байр суурин дээр хамаагүй дуурал бол бас яг энэ геополитикийн дахин хууралд явагдаж байгаа энэ нэгцэгтэй үед бас яах ч юм блэ, тийм ээ? Тийм эрсдэл байх шиг байна. За дээрээс нь мэдээж яг энэ цаг үед бол улс орнууд дотоод нөхцөл байдлаа нэлээд инхлэх, цэгцлэх, илүү дотоод асуудал руу анхаарах. За мэдээж бүс нутаг дэлхийн нийтийн асуудал анхаарна. Гэхдээ энэ нөхцөлд бол яаж нэг одоо цэрэн төсвөрлөж үндэсний аюулгүй байдал тусгаар тогтнолоо авч үлдэх үү гэдэг тийм юм бол тэхийн тулд дотоод эдийн засгийн тэр одоо чадамж, за цэрэн төсвөрлөх чадвар те энэ болгонд руугаа л одоо анхаарах нь ялангуяа манайх шиг орны үед бол их чухал. Тийм учраас бид нар энэ дотоод асуудлаа бол их сайн инхэл цэгцэлж ард нийтээр нэгдсэн байр суурьтай байж гадагшаа харах бидний одоо өнцөг цонх бол нэг байж дотооддоо ив зүгөө олж ингэж байхгүй бол ер нь бас тийм амаргүй цаг үед бид нар байна шүү. Ялангуяа одоо хөндлөнгөөс гадны одоо улс орнуудын бодлогоор одоо ямар нэгэн үеийн самуун дэгдэх гэсэн энэ одоо хандлага бол бусад орнуудад бас ажиглагдаад байна. Монголд ч гэсэн энэ бас үзэгдэж байгаа ийм явдал гэж харагдаад байгаа шүү дээ. Тий, ер нь бол энэ геополитикийн том өөрчлөлтийн үед бол бусад орнуудыг нөлөөнд оруулах, нөлөөний хүрээгээ тэлхийн тулд их гүрнүүдийн зүгээс явуулж байгаа бодлогын нэг хэсэг нь бол дотоодын үеийн самууныг одоо хүлэн дэмжих, тий санхүүжүүлэх гэдэг юм уу, тийм процессуд байхыг үүсэхгүй. Тий одоо жишээлбэл Ираны асуудал байна тий. Тэгэхээр бид нар аль болохоор дотооддоо юм нэгдэлтэй их тийм сул байж энэ байдлыг даван туулна. Тийм учраас одоо нөх одоо бид нар олуулаа биш тий нөх одоо юу гэдэг үндэсний ясны үед нөх олон үндэсний ясанд хуваагдаад идэг биш. Шашны үед одоо нөх олон шашны урсгалууд орж ирээл одоо тэр нь бүр ингээл эвдэршгүй болцсон тийм юм алга тийм ээ манай гадаад бодлого амжилттай сайн явж байна. Тийм учраас энэ болж байгаа бүхнийгээ сайхан дэмжиж мэдээж болохгүй юмнууд байгаа. Тэрэн дээр одоо засгийн газар нь сайн ажилладаг. Их хурл нь хууль, эрх зүйн орчноо сайн бүрдүүлдэг, хяналтаа сайн тавьдаг. Ийм руугаа одоо яг энэ боломжийг нэг талдаа энэ бол биднэрт том сорилтууд, нөгөө талдаа биднэрт том боломжуудыг олгож байгаа учраас энийг ашиглаад бид нар бүх юмаа ингээд чамбааруулж явах хэрэгтэй. Энэ бол бидний одоо ирээдүйд оршин тогтнох бол баталгаа. Тэгэхээр Монгол улс одоо ямар засаглалтай вэ гэдэг дээр ер нь арчилсан парламентын засаглалтай гэж байгаа боловч нөгөө талдаа ерөнхийлөгчийн одоо бас засаглал бас хүчтэй байна. Тэгэхээр холимог засаглалтай юм болов уу гэдэг ийм ойлголт байдаг. Тэгэхээр энийг одоо үндсэн хуулийн дээр ч гэсэн одоо бас аль алийг тусгаж өгсөн болов уу гэж харагдаад байна. Тий 1990 оны 90-92 онд өнөөгийн шинэ үндсэн хуулийг ардын хурлаар хилцэж байгаа үед ерөнхийлөгчийн засаглалтай болъё гэдэг санал их явсан юм билээ. Тэгээд юуны ардын хурлын гишүүдийн саналыг хураасан чи эхний санал хураалтаар ерөнхийлөгчийн засаглалтай бай гэдэг нь юу яатсан. Олон болцсон. Тэр нөгөө ерөнхийлөгчийн засаглалтай байл юм байдаг, парламентын засаглалтай байл юм байдаг гэдэг талаар төсөөлөл бол бас жоохон хомс. Тэгээд тэр улсуудаа чимдгоогоос ахуулаад жоохон сургалт мургалт хийсэн юм шиг үлээ. Тэгээд дараагийн санал хураалтаар яг парламентын засаглалаа дэмжсэн. Тэгээд парламентын засаглал бол биднэрт бас сайн өрөөгөж өгж байгаа. Өнөөдрийг болтол бид нар засаглалын үед бол бид нар ардчсан дэглэмтэй байна. Дэлхийд дахин одоо Монголыг Төв Азад, Азад дахь одоо ардчдын баян бүрд гэж нэрлэх хүртлээр бид нар одоо одоо төр засгаа жирийн иргэд нийгмийн одоо жирийн иргэнээс ахвал бид нар дэмжих юмаа дэмжээ шүүмжлээд явж штэ тий. Энэ бол бид нар бас ардчсан засагтай байгаа юм томд юу байхгүй. Дээрэс нь бид нар парламентын засаглал бол бас Монголын тусгаар тогтнолын дархлаач гэж магадгүй. Яагаад гэвэл хоёр том хөршийн дунд байдаг ийм одоо орны үед ерөнхийлөгчийг маань одоо юу гэдэг шахаад тий.
ингээд ах юм эрсдэл байх. Тийм учраас одоо бол яг ерөнхийлөгчийг одоо шахлаач гэсэн ерөнхийлөгч эцсийн шийдвэрийг манай парламент гаргад юм аа. Би парламенттай танилцуулъя гэдэг. Тэгээд 126 тэрийг бол эсрэгцээ шийдвэр гаргачихад тэгэл. Эн чинь өөрөө парламентын дархлаа гэдэг чинь өөрөө энэ үндэсний аюулгүй байдлаас ахвалаад ийм юмнууд ирж айгүй хэрэгтэй баг. Дээрээс нь парламентод олон номууд орж ирж байна. Парламент бол улс төрийн жинхэнэ тайз болох хэрэгтэй байхгүй. Тэнд бол парламентын гишүүд үзэл бодол зөрж болно, маргалтж болно. Улс төрийн тэмцэл өрөнд талбар мөн байхгүй. Тийм учраас эн чинь өөрөө бас нөгөө ардчлалтай байгаагийн тэр дэглэмийг ардчилсан байлгах тэр юу нөхцөл бол парламент дотор явагдах хэрэгтэй. Тэгэхээр бол яг ер нь бол бид нарын зорих юм бол улс төрийн намуудыг төлөвшүүлэх хэрэгтэй, хөгжүүлэх хэрэгтэй. Одоо харалтаа ардчлал хөгжлөө гэхэд улс төрийн намгүй ардчлал гэж дэлхийд хаач байхгүй. Америкч бай, Европч бай, Японч. Манайхан нэг намгүй нийгэм байгуул энэ намуудын хэрэг алга малга гэдэг шиг. Нам төвтэй төр болчлоо гэдэг. Нам төвтэй төр болчлоо гэдэг. А гэтэл бол нам төвтэй төр хизээ болд юм бэ гэхээр нэгдүгürt намын төлөвшлөлтөй холбоотой. Нам төлөвшөж чадахгүй, нам нөгөө улс төрийн боловсон хүчнээ шил сонгож чадахгүй байгаатай холбоотойгоор тэгээ гарч ирж шил сонгож ирсэн улс төрчид нь. Гэхдээ бүх улс төрчид биш шүү. Сайнтай муутай л байгаа шүү дээ. Тэр одоо төлөвшөж чадаагүй, улс төрийн туршлага суугаагүй, олон төмнийг төлөөлөх тэр одоо мэдлэг ухамсараа бий болгож чадаагүй хүмүүс чинь хувийн тоглолт хийгээд шүү дээ. Тэгэхээр нам улс төрийн боловсон хүчнийг бэлддэг институц юм болвол нэр дэвшүүлэх сайн улс төрчдийг бэлтгэх тал дээр нам ажиллах хэрэгтэй. Зөвхөн нэг сонгуульд хөдөрөхөөр нэр дэвшигчдийг тодруулдаг биш. Урт хугацаанд улс төрийн боловсон хүчдийг бэлддэг тогтолцоотой болох хэрэгтэй. А тэгж чадах юм бол эргээд тэр хэмжээгээр төрд улс төрийн намаас орж ирж байгаа улс төрийн боловсон хүчнүүд тэр хэмжээгээр сайн ажиллана. А ингээд ирэх юм бол төр өөрөө чадвартай болно. Чадварлаг болно. Өөрөөр хэлбэл шийдвэр гаргах төвшөнд, парламент засгийн газрын төвшөнд, улс төрийн төвшөнд сайн улс төрчид гараад ирэх юм бол тэр хэмжээгээр улс төр өөрөө их тийм зөв бодлого гаргадаг, зөв чиглэл рүүгээ явна. Тийм учраас бол бид нар энэ тогтолцоогоо бол нэг одоо өөрчлөлт дэглэмийн шилжилт хий, ерөнхийлөгчийн засаглалтай бол юм болъё гэдэг тэр юм бол монголчуудад нэг тийм юу биш баха. Одоо өрөөгөөчтэй гэж би бол одоохондоо яахан магадгүй ерөнхийлөгчийн засаглалыг дэмждэг усуд бас өөр судалгаа тооцоол юм ярих л баг. Миний хувьд бол 126 парламентын гишүүнтэй байгаад энийгээ өшөө цааш нь 126 болсон чинь нөгөө олдохоор үлдлөө гэдэг шиг болчихдог бол шүүмжил байгаа. А мэдээж энэ бол анхны удаагийн парламент те. Яваандаа энэ чинь бол төрөний мэлдгээнд нам улс төрийн боловсон хүчнээ сайн фильтрдээд гаргаад ирэх юм бол тэр хэмжээгээр парламентын засаглал улсын хурлын чадамж дээшлэнэ. Улсын хурлын чадамж дээшлэх юм бол төр өөрөө чадварлаг болно гэсэн үг шин. Тэгэхээр өнгөрсөн намар засгийн газрыг одоо унгах бас нэг шалтгаан болвол энэ одоо арчсан нам одоо ардын намтай эвсэж байгуулсан засгийн газрын үед томилогдсон бүтээмжийн одоо хяналтын менежерүүдийг одоо ажиллаас нь цомогдохсонтой холбоотой гэсэн ийм дүгнэлт гардаг л да. Таны хувьд ер нь энэ бол яг ерөнхий сайд Зандан шатрал бол бас дэрвэхээрээ л ажиллаж байна гэж миний хувьд бол говь хүний хувьд бол дүгнэж байгаа. Эвсдийн засгийн газар байх үедээ л одоо эвссэн намуудаа бас боломж олгох, боловсон хүчний бас нэг ажил орлоготой болгох тийм тэр тал руу ердний засгийн газар ажиллана. Тэгтэл тэр бүтээмжийн хяналтын менежерүүд бол яг үнэндээ бол илүү зүйл. Тэрнгүү тэр төрийн өмчит том компаниудын бүтээмж хяналтыг хэрэгжүүлдэг гүйцэтгэх удирдлагууд нь юу хийж байгаа? Удирдах зөвлөл нь юу хийж байгаа? Тэд нар бүх юм хариуцах хэрэгтэй. Тийм бүх юм хариуцгаж удирдах зөвлөл гүйцэтгэх удирдлагуудын томилж байгаад тэр улсууд дээр л өнөр бүтээмж гарахгүй бол хяналтан сайжрахгүй бол тэр бүтцтэйгээ тэр хүмүүстэйгээ л ярих хэрэгтэй. Давхар тийм тавьдаг нь одоо ямар ч би ойлгоогүй нэгдүгээр. Аудитын байгууллага байхад чи хяналтын менежерээр яах вэ? Яах хяналтын бүхэл бүтэн одоо хараат бас аудитын байгууллага гэж хяналтын менежерээр яах юм. Тийм үст. Зүгээр үүний оронд дэд сайдуудыг тавилаа гэдэг ингээд бас шүмжилж байна. Би бол дэд сайдуудыг тавих томилох асуудал дээр би бол дэмжих байр суурин дээр байна. Яагаад гэвэл дэд сайдууд нэгдүгürt сайдуудын бодлого үйл ажиллагаанд маш их нэмэртэй байдаг. Би бас өөрөө яамд ажиллаж байсан хүний. Боловсрол соёл, шинжлэх ухааны спортын яам гэж байна. Би шинжлэх ухааны технологийн бодлогын газрын дараагаар ажиллаж байсан шүү дээ. Тий. Тэгээд ингээ харахад бол ялангуяа олон салбар хариуцсан сайдууд бол тэр олон одоо
юуныхаа бодлогынхаа орчинд очиж ажиллах хүрэлцэхэд бол бас хэцүү л дээ. Тэгэхээр дид сайдууд бол нэгдүгээр сайдын тэр ажлаас ачааллаас хуваалцах. Дээрээс нь дид сайдууд бол яг түрүүний миний хэлээд байгаа улс төрийн талаасаа улс төрийн намын улс төрийн боловсон хүчний бэлддэг бас нэг том юу байхгүй хэлбэр байхгүй. Дэлхийн аль ч улс оронд байна. Бүр зарим яамдууд бол 1 2 3 дугаар одоо 2 3 дид сайтай. Тий 2 3 дид сайтай байна. Япон чинь тий. Тэд нар чи юу хийдэг вэ гэхээр мэдээж засгийн газрын бодлогыг хэрэгжүүлэхийн төлөө бол нэг номерт ажиллана. Одоо сайд одоо бус нэг. Тэгээ одоо сайд засгийн газрын хуралдаантай завгүй үед одоо бусад комисс хороодыг ахлаад ингээд ажиллаад ингээд үр дүн гаргаа явуулдаг. Хоёрдугаарт нь тэр улс төрийн намдаа тэр хэмжээгээрээ төрд бэлтгэж гин гэсэн үг. Тэгэхгүй юу чинь ингээд гівгэнт бэлтгэдэггүй хүнийг шууд дараагийн сайд, дараагийн одоо парламентын гишүүнээр тавьж орж ирээд ахар чи эн чинь бас л алдаа гараад шин. Тий. Эн чинь бас нэг улс төрийн боловсон хүчин бэлтгэдэг нэг том хэлбэр байхгүй. Энийг бол ард түмэн ойлгох хэрэгтэй. Мэдээж тэр олон бүтээмжийн хяналтын менежерээс хамаагүй бага зардал энэ нөх одоо төсөвт ачаал үүсэхгүй шин. Бас нэг ийм тайлбар гараадсэн л та. Өөрөөр хэлэх юм бол олон улсын тэр дипломат харилцаан дээр альва гэрээ хэлцээр асуудал шийдэх гэхээр одоо сайд нар өөрсдөө бичлэн тэр болгон тухайн улсууд руу явж чадахгүй учраас одоо төрийн нарийн бичгийн даргаал оронд нь явуулдаг юм байл да. Тэгэнгүүт тухайн нөгөө нэг олон улсын харилцааны төвшөнд бол уучлаарай төрийн нарийн гэдэг үг байхгүй. Энэ одоо зэндаа доошлцдаг учраас сайдын хэмжээнд ярина гэх төрийн нарийнтай харьцахгүй явуулчихдаг юм байл. Тий. Наа чи төрөний минь хэлээд байгаа тэр сайдын ачааллаас хуваалцсан улсад гадна талдаа ч тийм. Сайдын төвшөнд гэдэг чинь бол сайд дид сайдын төвшөнд ярьж шин. Тэгээ манайх чинь дид сайд байхгүй төрийн нарийн явуулчихаар дипломат протоколын хувьд бол болдгоо байхгүй. Эн чинь сайдын төвшний гэрээ хэлцээрийн асуудал. Төрийн нарийн бол төрийн захиргааны дээд албанчид энэ бол сайдын төвшний одоо тийм улс төрийн гэрээ хэлцээний төвшний тийм юм биш. Тийм учраас бол энэ олон улсад байдаг л нийтлэг жишээ. Энийг бол нөх одоо юу гэдэг яг одоо бид нар улс төр нь өөрөө үргэлж шөмжлийн бай болцсон учраас ингээд энэ олон улсын жишгийн дагуу юм хийгдэл одоо ингээд ахаа шөмжилдэ өртөж л байгаа байхгүй. Энийг бид нар аль аль талаас нь зөв ойлгох хэрэгтэй. Тэгээ ардсан нам засагдаа гараад ирсний дараа ч гэсэн дид сайдууд тавихад бол энийг бол байдаг жишг гэж хүлээж авах л хэрэгтэй шин. Одоо Монгол Улсын их сургуулийн улс төр судлал олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн захиралтай уулзсных бас танай сургуульд одоо оюутнууд одоо элс гэж маш их одоо жил болгон олон мянган хүүхэд шалгалт өгдөг. Тэгээд одоо босоо оноо бол их өндөр байдаг учраас бас цөөхөн хүүхэд л одоо элсдэг байх гэж харагдаж байна. Сүүлийн үеийн элсэлтийн байдлыг харахад юу хэр чанарчж байна, хэр олон хүүхэд орж чадж байна. Бид нар Монгол Улсын их сургууль удирдах зөвлөлөөр нөгөө элсэлтийн квот батлуулдаг. Тийм өнгөрсөн жил бол би 3 салбар дээр квотоо бол жоохон өсгөж явсан. Гэхдээ бид нар нөгөө хүнжлийнхаа хэрээр хөдөөж ийн гэдэг шиг нөгөө багш дах боловсон хүчин сургалтын анги танхим тэр болгондоо нийцүүлж ер нь хэдийг авах гэдгийг шийддэг. Тэгээ бол батлуулсан квотоо дүүргэж 100% одоо дүүргэж эсэлтээ авч чадсан. Ягаад гэвэл улс төр судлал олон улсын харилцааны нийтийн удирдлагын 3 салбар бол маш эрэлттэй юм салбарууд. Манай сургууль чинь бол гадаад харилцааны яамны түшин сургууль гэж явдсан шүү дээ. Гадаад харилцаа дипломат албаны одоо хүний нөөцийн одоо яамд ажиллаж байгаа хүний нөөцийн 40 бараг 50% төгсөж байгаа баг. 50% нь бол манай төгсөгчд байна. Сая 21 элчин сайд томилогдлоо. Тэр элчин сайд нарын бараг 50 орчим хувь нь манай сургуулийн төгсөгчд байна. Тэг инхээр одоо улс орны хөгжилд тэгээд дээрэс нь улс төр судлалын салбар гэдэг чинь бол парламентэд улс төрийн намд олон улсын байгууллагад засгийн газарт гэдэг одоо манай төгсөгчд маш олноороо ажиллаж байна. Та одоо ингээд сургуулийн захирал учраас бас одоо ингээд найз нөхөд хамаатан садан чинь бас ингээд энэ хүүхэд одоо ингээд оноо нь хүрэхгүй байна. Энэ хүүхдийг нэг оруулаад өгөөч гэгээд бас янз бүрийн гуйлт ирдэг л хата. Үгүй тэр харьцангуй багассан. Ягаад гэвэл манай Монгол Улсын их сургууль чинь эсэлтийн хүнээс хамаардгүй системтэй болсон. Үнэлгээний төв дээр эсэлтийн ерөнхий шалгалт өглөө. Оноо нь жагсаагдлаа. Манай их сургуулийн CC програм гэдэг тэр програмтай шууд холбогддог байхгүй. Тэгээ яг хүүхдүүд ерөөсөө онлайнаар ингээд өөрийнхөө одоо хөтөлбөрлөө сандаа өгөөл тэгээд ингээд оноогоо жагсаалтаа хараад идэх байхгүй. За би 41 дээр явж байна. Миний дээдлийг өөр хуваар авчихна ингэж явсаар байгаад тэр хүүхд тэр хуваар дээр өрөх юм бол хуваар авчихна. Тийм хүний оролцоо байхгүй. Одоо та жишээлбэл дундуур нь оноог хэмжих ямар ч боломж байхгүй. За. Ерөөсөө манай мөс зөвхөн манай сургууль биш. Монгол Улсын их сургуулийн эсэлт бол ерөөсөө хүнээс хамаархаа байсан. За.
Зүгээр л одоо цахимаар одоо нөгөө жинхэнэ нөгөө цахим шилжилт гэдэг шиг эсэлт ер нь манай Монгол Улсын их сургууль сүүлийн үед энэ мэдээлэл технологийн тэр сайж хөгжүүлэлтийг бол маш сайн хийж байгаа шүү дээ. Тийм учраас бол аль болохоор тэр хүнээс хамаардаг юм. Хуучин бол нөгөө захирлууд томилж бичээ сууж идэг гэсэн. Одоо миний надад их ямар ч шаардлага байхгүй. Тэгээд эсэл таагдлаа би эсэлтийн комиссаас надад мэдээлэл ирлээ. За манай одоо 3 салбар дээр квотын тоо хэд байсан? Оюутны дүүрээд ороод ирсэн байна. Окей гэж сууч. Өргөдөл барьж орж ирээд ямар ч нэмэр байхгүй. Та ч одоо амбул хэдүүлээ хэдэн хүүхдтэй лээ. Таны хүүхдүүд одоо жишээлбэл одоо хүссэн сургуультай орж чаддгүй. Жишээлбэл таны захирал байх үед магадгүй одоо ногоон гэрлэр сургууль дэлсэх юм боломж байх үү дээ. Тийм байхгүй. Би 4 бандтай. Тий. Том банд маань энэ жил анагаахын үндэсний шинжилгээ ухааны их сургуулийг төгсөж байна. Хүний их хэмж болж байгаа. Тий. 2 дахь банд маань өнгөрсөн хавар их сургуульд хэлсэн. Тий. Их сургууль сурч байна. Хятад орон судлаар. За. Тий. За 3 дахь хүүхэд маань одоо 4 дугаар анги. Тэгээ баг нь 2 дугаар ангид. 4 бандтай тий. Амбул сургуулаа. Тий би бага насны хүүхдүүдтэй байна. За тэгэхээр аав нь сургуулийн захирал гэхээр хүү нь бас дүн нь бас гайгүй байх магадлал байна уу? Тэгэхээр та ч одоо оноонд нь ямар нэг нөлөө үзүүлэх үлдсэн. Тийм боломж бол байхгүй. Ер нь бол тэгэл манай төрөн би хэлсэн шүү дээ. Ер нь бол манай их сургуулийн сургалт, ялангуяа сургалтын үйл ажиллагаа бол одоо тэг хөндлөнгийн хүнээс хамаардаг тийм тогтолцооноос одоо ингээл усмал ингэчирч байгаа. Илүү тийм нөгөө мэдээлэл технологи одоо ингээл багш бол дүнгээ одоо CC рүү оруулаад CC хаагдахад бол дахиад дүн оруулах ямар ч засварлах ямар ч боломжгүй. Тэгэхээр хоёр том хүүч нь хоёулаа одоо оюутан гэж нэгэнд өгсчин гэж ер нь зүгээр хүүхдүүдийнхаа мэрэгжил сонголтонд юм уу сургууль сонголтонд та нөлөөлсөн үү? Тэрэнд бол одоо юу гэдэг хүүхдийнхээ тэр одоо ихтгэл үнэмшлийг одоо би өөрчлөх боломжгүй шүү дээ. Зөвхөн хүүтэйгээ зөвлөлдсөн. Миний хүү одоо ямар мэрэгчлэр сонирхож байна тийм. Тэгээд тэр сонирхлын дагуу миний хүүхдүүд өөрснөө шалгалтаа өгөөл гэсэн. Түүнээс би заавал одоо чи эдийн засгч болох хэвээр чи хуульч болох хэвээр гэж би бол хүүхдүүдэд шахахгүй. Ягаад гэвэл хүүхдийн хүсэл сонирхлыг хязгаарлаж өөр одоо мэрэгжил хөтөлбөр сонгуулна гэдэг бол асар эрсдэлтэй. Тэрнээс болж бол одоо манай эцэг эхчүүдийн нэг том алдаа бол тэрнээс болж хүүхдүүд тэр хүчээр орсон хөтөлбөр мэрэгжилдээ суралцах сонирхолгүй, суралцаа амжилтгүй суралцдаг, төгсөж гараад одоо мэдлэг ур чадваргүй хүүхдүүдийг ерөөсөн хамгийн чухал юм бол юу вэ гэхээр хүсэл сонирхлын дагуу сайн дэмж. Тэгэл тэр дагуу тэр хүүхд өөрийнхөө дуртай юм мэрэгчлэр сурна, дуртай мэрэгчлэр сурж байгаа учраас амжилт гаргана тий. Тэр амжилт нь тэр хүүхдийн одоо тэр хүний ахуй амьдралыг авч явна. Тийм бэлэн баг шин. Тэр талаас нь би зөвсөн. Та чи нөгөө талаараас улс төрийн шинжилгээ ухааны холбооны ерөнхийлөгчээр ажилладаг гэсэн тийм үү? Тэгэхээр энэ холбоочд яг ямар чиг үүрэгтэй ер нь Монголд одоо улс төр судлаачид гэдэг олон хүмүүс байдаг боловч зарим нь бүр ингээд намын гишүүн байгаад тэр намынхаа бодлогод нийцүүлсэн тийм судалгаа хийгээд одоо юу гэдгийг захиалсан дуугийн л одоо 50 гэдэг шиг л тийм одоо өрөөсгөл дүнэлтүүд судалгаа хийгээд идэг юм болов уу гэсэн юм шүүмжлэл байдаг. Яг манай Монголын улс төрийн шинжилгээ ухааны холбоо бол ямар нэг улс төрийн намаар захиалга, нам улс төрчдийн захиалгаар судалгаа хийдэг тийм байгууллага шүү. Энэ 1967 онд байгуулагдсан шинжилгээ ухааны коммунизмын онлын тэнхим. Хуучин нөгөө зориг мөргийн ажиллаж исэн тэнхим байхгүй. Тэр тэнхим 90 оны ардчсан өөрчлөлтийн үр дүнд 91 онд Монгол Улсын их сургууль дээр улс төр судлалын тэнхим болж өөрчлөгдөн зохион байгуулагдсан. Тэгээ 2000 он гараад одоо тухайн үеийн манай багш нар одоо Соднон багш, Гамбол багш гэдэг ингээд их сургуулийн профессорууд дээрээс нь Цанжид багш. Боловсролын сайд байсан хүн. Цанжид багш анхны улс төрийн шинжилгээ ухаан гэсэн ногоо хавцтай ном хэвлүүлж өөрөө пошт төгссөн хүн шүү дээ. Тэгээд тэр одоо барууны он даргазын хүрээнд барууны ном материал харж байгаад анхны улс төрийн шинжилгээ ухаан гэсэн сурагч гэж. Тэрийг бид нэр анх оюутан болж ирээд ерөөсөө тэр үед чинь одоо их хэл дээр хийгдсэн яг тийм одоо барууны он дарга зүгээр бичигдсэн ном сурагчийг ховор байлаа. Тэрийг чинь бид нэр уншиж анх улс төрийн шинжилгээ ухааны одоо аа усыг тайлгдчихлаа шүү дээ. Тэгээд Цанжид багш маань 2005 онд Монголын улс төрийн шинжилгээ ухааны холбоог анх байгуулсан. Тэгээ тэр холбоо явж байгаа. Одоо 20 жил болчихж байгаа юм шүү дээ. 20 гаруй жил болчиход. Тэр холбоо маань явсаар гоод 2010 он гараад нилээд юу байдал руу орчихгүй юу? Итгэхгүй байдал руу. За.
Тэгээд 2000 саяхнаас ковидын дараа Цанжидогш ер нь энэ холбоогоо сэргээе гэдэг зүйлийг бид нэр ярьж байгаад 2024 оны 4 сард Монгол Улсын их сургууль дээр хуралдаад улс төрийн шинжилгээ ухааны их хурлыг хийгээд тэгээд энэ холбоогоо ахиж сэргээсэн. Үндсэндээ 20 гаруй жилийн төвхтэл холбоо л. Танай холбооны зүгээс одоо жишээлбэл одоо улс төрийн намууд зөвлөгөө авч гин үү, ямар нэгэн байдлаар одоо захиалгатай судалгаа хийх ийм одоо хүсэлт ирж байна уу? Ер нь бол олон улсад ИПСА олон улсын улс төрийн шинжилгээ ухааны холбоог том холбоо байдаг. Өнгөрсөн жил Сөүлд том конгресс нусан. Тэнд бол одоо энэ дэлхийн глобал улс төрийн асуудлууд, улс орнуудын асар өргөн хүрээнд тэр чинь баг 4-5 мянган том судлаачид оролцоод том бол. Тэгээд тэр холбоонд бид нар гишүүн чинь дээрээс саяхан өөрөө чиглээд байгаа. Одоо бидний зорж байгаа юм бол юу вэ нөхлөөр нэгдүгürt Монгол улсад Монголын улс төрийн шинжилгээ ухааны одоо хөгжлийг яг одоо наавк талаас шинжилгээ ухааны талаас бид нар яаж хөгжүүлэх вэ? Барууны трон дарга зүгээр яаж хөгжүүлэх. Одоо бид энэ холбоонд чинь Монголын улс төрийн шинжилгээ ухааны одоо 50 гаруй эрдэмтэд нэгдсэн юм холбоо байхгүй. Тий, тэгээд дээрэс нь бидний бас нэг зорих юм болохоор юу нөхөл мэдээж улс төрийн нам, парламент, засгийн газар те энэ төр засгаас гаргаж байгаа бодлого шийдвэрт одоо яг улс төрийн он дарга зүгээр тийм ээ дүн шинжилгээ хийх. За мөн одоо тодорхой бодлогын судалгаанууд хийх. Гэхдээ бид нар хараад тус. Бидний итгэл юм чи тэгэхээр ямар нэгэн намын эрх ашиг, ямар нэгэн улс төрчийн эрх ашигт нийцүүлж судалгаа хийхгүй. Бид нар яг тэр одоо улс төрийн шинжилгээ ухааны судалгаа шинжилгээ ямар байд юм бэ гэдэг тэр үнцэг агуулгаар судалгаа шинжилгээгээ бол идэвхтэй явуулна. Одоо бид нар анхны эрдэм шинжилгээний сэтгүүлээ гаргацсан. Эхний дугаар нь сая хийлэгдээд гарлаа. Одоо дараа нь бид нар тодорхой асуудлуудаар жишээл улс төрийн намын хөгжлийн асуудал, сонгуулийн одоо асуудлаар эрдэм шинжилгээний хурал зохион байгуулах. Тэр хурлынхаа үр дүн зөвлөмжийг одоо улс төрийн намууд, улсын их хурл, сонгуулийн ерөнхий ороонд хүргүүлэх ч гэдэг юм ингээд илүү тийм одоо нэг улс төрийг шинжлэх ухаанжуулах. Түүнээс улс төрийн шинжлэх ухаан улс төрж их биш. Улс төрийг шинжлэх ухаанжуулах ажлыг бид нар хийнэ. За ингээд бидний ярилцах цаг ингээд дуусч байна. Тэгэхээр одоо танаа улс төрийн шинжлэх ухааны холбоо бол ер нь улс төрийн намуудыг институцийн хэмжээнд одоо хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлж ажиллах юм байна. Нөгөө талаар бас сонгогчдын боловсролыг одоо дээшлүүлж ялангуяа хариуцлагатай сонголт хийх тал дээр нь бас одоо тодорхой хувь нэмрээ оруулах байх гэж найдаж байна. Ингээд таны цаашдын судалгааны ажилд амжилт хүсье. За баярлалаа. Өнөөдөр бас энэ одоо брэнд туссан нэвтрүүлэгдээ урьж оролцуулсан та бүхэнд их баярлалаа. Та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За баярлалаа. За манай энэ удаагийн ам нээвэл зочны ярилцлагаар Монгол Улсын их сургуулийн улс төр судлал олон улсын харилцаа нийтийн удирдлагын сургуулийн захирал доктор профессор Мөнхбат оролцлоо. Анхаарлаа тусан үзэгч таханд баярлалаа.